Багшаа, энэ загтлыг бөө бичиж сон. Би дуудахгүй төгсөх гэж байгаа билээ. Мөн багшаа солдох гэж байгаа юм. Даанч бид танаас олдмооргүй байдаг. Та бидэнд 6 дугаар ангийн хичээлүүд заадаг. Тэр багшийн сэтгэл бид 6 дугаар ангид ороход ядрахгүй сайн сурч чадна. Багш та хичээн зүтгэл гаргаж заадаг таныг харвал би ч гэсэн сайн сурахыг хүсдэг. Би таны ангид орж 1-р ангиас эхэлж сурсандаа маш их баярлалдаг. Би таныг хизээж мартахгүй шүү. Багшаа, хайртай шүү. 2021 оны 6 дугаар сарын 9. Башин шиг би цэлмэн. Сайн байна уу багшаа, би танд энэ цагтад очих өдрийн мэндийг хүргэе. Та одоо юу хийж байгаа бол би танд маш их баярлалдаг шүү. 6 дугаар ангид ороход хүл алдахгүй байна. Яагаад гэвэл 6 дугаар ангийн ихэнх зүйлийг зааж өгсөн. Тандаа маш их баярлалаа. Сайн байна уу? Багшаа, би бишрэлт байна. Танд энэ цагтл очих өдрийн мэнд хүргэе. Таанх мэрэгжээ сонгохдоо яагаад бага ангийн багш болсон юм бэ гэж танаас асуухыг хүсэж байна. 2016 оны намар 1-р ангид элсэн ороход мөнхтэй багш таныг анги дааж авах болсонд аав ээж минь маш их баярлаж байсан гэсэн. Тэр үед би аав ээжигээ яагаад баярлаж байгааг сайн ойлгоогүй ч харин одоо бол би танаар бахархаж баярлаж авдаг. Бидний төлөө чин сэтгэлээсээ зориулж зааж суран эрдмийн гараа минь амжилттай эхлүүлж байгаа ангийн багш тандаа баярлалаа. Хайртай ангийн багштаа эрүүл энх ад жаргалаар дүүрэн байхыг шав бишрэлтийн зүгээс шин сэтгэлээсээ хүсэн өрөөч олон шагнараа суран эрдмийн их далаа руу хөдлөн оруулаарай. Багштаа маш их хайртай шүү. Уурлуулж гомдоош байсан бол уучлаарай. Багштаа тэр талархсан цагтл хайрт багштай энэ өдрийн мэнд хүргэе. Би өнөөдөр танд зориулж загтал бичих гэж байна. Би нэрээ танд өөрийнхөө тухай сонирхуулах зүйл их байгаа болохоор талыг бичгэе. Би дээр үеийн үндэсний бичгээ улам сайжруулж байгаа. Мөн сургалтын дээр 100 авч чадаагүй ч сайн санаа. Яагаад багштай талархаж явдаг гэвэл манай багш маань намайг багаас минь сургаж өгч мэдэхгүй зүйлийг зааж өгдөг мундаг багш болохоор би багштай талархаж явдаг. Би багшигаа маш их ядардаг байх гэж боддог. Яагаад гэж вэ? Манай багш маань өглөө өдөр гэж 3 цаг хичээл зааж өгдөг. Хажууд нь бид нарт ойлгуулах гэж хамаг хөлсөө гаргаж заадаг. Би дотроо юу гэж боддог гэвэл багш маань ядарч байгаа болов. Багш маань битгий ядраасай гэж боддог. Багштаа сайн сайхныг өрөөе. Цаашдаа мундаг багш болж уурт удаан ажиллаарай. Сайн байна уу? Эрхэм мөндөд багш минь танд энэ цагааг унших өдрийн мэндийг хүргье. Энэ цагаагаараа би өөрийнхөө талархсан сэтгэлээ илэрхийлэн энэхүү цагаа бичиж байна. Би танд юунд талархаж байгаагаа та бидэнд юунд талархаж байгааг сонирхож байгаа. Тэгвэл танд би товчхон тайлбарлаад өгье. Би танд бүхэл зүйлээр талархаж явдаг. Жишээ нь монгол бичиг, тоо, монгол хэлгээд бид зарим үед таныг уурлуулж, урмигцэн хугалах үе би яг үндэ тэгэх бодол огт орж ирдэггүй. Та биднийг мүүжүүлж эрдэн мэдрэг бичлэгээр бисэж урт удаан насаарай. Мэдлэгээ сайн байна аа багшаа. Энэ өдрийн очид захианы мэндийг хүргэе. 5 дугаар ангийн төгсөх урсын шалгалтанд сайн бэлдэж өгсөнд маш их баярлалаа. Үүний ачаа шалгалтандаа сайн авч чадсан юм. Та надад маш их зүйл зааж өгсөнд маш их баярлалаа. Цаашдаа аз жаргалтай амьдарч урт удаан насахыг хүсэн өрөө. Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ. Эрдэнэ ном бэлгэлж өгсөн хүн гэвэл зөвхөн та билээ. Үзэг барьсан амьд бурхан үг холбох аргыг минь заасан. Үсэг мэдэхгүй балчир багаас үсэг ойлголтол заасан бурхан. Багш тандаа баярлалаа. Бага ангийг төгссөнд баярлалаа. Сайн байна уу багшаа? Энэ загтал очих өдрийн мэндийг хүргэе. Энэ жил манай анги төгсөх анги болсонтой холбогдуулан танд баярлан талархснаа илэрхийлье.
Таньда анги хамт олонныхоо өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Захаа, багштай энэ захаа очих өдрийн мэндийг хүргэе. Би танаас өөрийн тухай асуух гэсэн юм. Би аль хичээлийг илүү данаас сурал амжилтанд хүрэх юм бол та миний тухай бодож байгаа чиглэл гаргаж өгөөч. Багштай өргөж баярлаж явдаг. Усыг аглан зааж өдөө зэрэгтэй хүн талаас нь хүмүүжүүлж мөн хичээл аман дуртай болгож бүх хичээлийг энгийн бөгөөд сонирхолтой зааж ойлгуудагт маш их талархаж байна. Мөн таны минь заах арга барил бас сайн болохоор бид бүгд хичээл амандаа дуртай байдаг юм. Ангийн хүүхэд бүрийг дугуулan сургалтанд хамруулж төгс боловсрохыг хүсдэг багшийнхаа сэтгэлийг бид бүгд мэднэ. Та бол хамгийн шилдэг багш юм. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн багштай маш их хайртай шүү. Би багш тантай багтдаг учир нь бид нарт хүсэх ба унших аргыг зааж өгч, тоо бодох аргыг мөн зааж өгсөн. Бид нар өвдөхөд та аларч өгч байсан. Би багшаасаа нэг зүйлийг асуумаар байна. Тэр нь та яагаад багш болохыг хүссэн бэ? Та бид нарын төлөө дэлгүүрээс материалаа авч орой болон хичээлээ бэлдэж компьютерийн урд суун хичээл зааж өгч байсан. Сайн байна уу багшаа? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид одоо дунд ангид орлоо. Удахгүй танаас салан гэдгээс би бага зэрэг айж байна. Та минь уртдуудаа наслаж эрүүл их байж маш олон сайн нарыг бий болгож өгсөн. Танд маш их талархаж байгаа. Таньда хайртай шүү. Нэгдүгээр ангид орж 5 жил нэг л багштай хамт олонтой сургуультай суралцж байна. Энэ хугацаанд багштай ижил засал бол өөр багш солбол эзэж чадахгүй юм шиг хэцүү санагддаг. Энэ бол таны сайхан сэтгэл зааж сурах арга барилыг хүлээгч болохгүй гэсэн миний хүсэл байсан юм шүү багшаа. Сайн байна уу багшаа? Танд захидалд очих өдрийн мэндийг хүргэе. Бид өнөө маргаашгүй 5 дугаар анги төгсөх гэж байгаа ч танаас сална гэхээр сонирн байна. Би тантай 5 жил сураагүй ч хэтэрхий их тасчих чинь намайг 3 жил сургаж өгсөнд баярлалаа. Багштай хайртай шүү. Багштай бичсэн захидал. Сайн байна уу багшаа? Танд энэ захидал өчөх өдрийн мэндийг хүргэе. Би танаа зориулж энэхүү захидлыг бичиж байна. Та надад хичээл дуртай болох тэр алхмыг нээж өгсөн. Монгол бичихт дурлаж, математикийг сонирхох үед мэдлэгээ дэвшүүлэх боломж олгосон. Би таньда маш их талархаж явдаг шүү. Намайг багахан амжилт гаргахад та надаас их баярлдаг. Энд үед би таныг баярлуулсандаа амжилт гаргаснаас илүү их жаргалтай байдаг. Би тантай уулзнаас хойш багш гэдэг ямар гайхалтай мэргэжил юм бэ гэж бодох болсон. Хүүхдүүдэд зөвхөн хичээл, эрдэм ном заагаа зогсохгүй, тэдэнд урам зориг, итгэл, найдвар өгдөг. Би таньда маш их талархаж явдаг. Зөвхөн эрдэм ном зааж сургаж өгдөг чинь биш, биднийг өөрийн хүүхэд шигээ хайрладаг чинь юм шүү.